Сайн мэцэн өрхөмд үзэгчтэй тодруулга ярьцлага эхлэж байна. Манай өдрийн дугаарт аймгийн азгдаргын орлогч Гамболд Тархуул аймгийн аялал жуулчлалын нэгдсэн холбооны тэргуун тунгалаг нар оролцож байна. Ингээд тааш энэ өдрийн мэндийг хүргэе. За нийт телевизчдээс энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрүүдэд бүгд найрамд Солонгос улсуудаас ажлын ажилт хийгээд ирсэн. Ямар хүмүүсийн бүрэлдэхүүнтэй яв, ямар ажилтаар явсан юм бэ талаар. За энэ сарын 21-ээс 25-ны хүртэл хугацаанд бүгд найрамд Солонгос улсын Тэжин хотод Замун Суван хоёр хотод албан томилтоор ажиллаад ирлээ. Тэгээд багийн миний бие ахлаад за бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төрийн бусаргын төлөөлөл нийт 6 хүн ажиллаад ирлээ. Тэгээд Тархуул аймгийн энэ аялал жуулчлалын нэгдсэн холбооны тэргуун, за зочд буудлуудын нэгдсэн холбооны тэргуун, дээр нь Эконос гэх төвсөд Израиль хэрэгсэл компани удирдлага ингээд ажиллаад ирлээ. За ажлын чиглэл өдөртөмж 3 чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт нь бол энэ манай Дархавт Дэлхийн технополис хотуудын холбоо гэж байдаг. Энэ холбооны гишүүн ЮНЕСКО-гийн дэргэдлийн байгууллага байдаг. Тэгээ энэ холбооны 40 дахь удаагийн өдөр зөвлөлийн хурал болсон. Энэ хуралд бас гишүүн хотын хувьд төлөөлж оролцож өнгөрсөн энэ онд хийсэн ажлын тайлгийг сонсож дээр нь дараа жил 20 онд хийх ажлын чиглэл Замун 20 оны төсвөө баталдаг юм бас. Тэгээд төсвөө батлах ийм хуралдаанд оролцсон байгаа. Дээр нь энэ үеэр бол бас 2 өдөр энэ инновацийн форум гэж болсон. Тэгээд энэ форумд бол энэ технополис хотуудын холбооны удирдлага зочдоос гадна төлөөлөгчдөөс гадна нүүбийн төрөлцсөн байгууллагын төлөөлөгчдөр оролцсон байгаа. Дээр нь одоо олон улс орны шинжлэх ухааны байгууллагын сургуулийн их сургуулиудын тийм ээ эдийн шинжирийн ажилтнууд оролцсон ийм одоо форум боллоо. Тэгээ энэ форумыг бол энэ орчин үеийн хотуудын хөгжлийн чиг хандлага гэдэг энэ одоо чиглэлээр явуулсан. Яг одооны энэ хотууд маань өнөө үед ямар чиглэл барьж хөгжиж байгаа юм. Тийм ээ. Гол хөгжлийн чиг хандлага одоо ямар одоо чиглэлээр барьж байна гэдэг энэ чиглэлээр ярилцлага лекцүүд, илтгэлүүд ингээд тавигдсан байгаа, хэлэлцүүлгүүд. Тэгээ ер нь бол гол яригдж байгаа зүйл одоо энэ өнөө цагт хотын хөгжил гэдэг бол энэ смарт сити гэдэг энэ чиглэл рүү их явж байна. За ухаалаг хот тийм ээ гэдэг ийм одоо мэдээлэл илтгэлүүд тавигдлаа. Тэгээд энэ хүрээнд ч гэсэн бас манай Дархавтын хувьд бас онцлог илэрхийлэх, бусад хотуудын хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршиж судлах, шинээр одоо бас харилцаа тогтоох энэ чиглэлээр ажиллаад ирлээ. Саяын энэ зөвлөл форумд бол нийтдээ 28 орны 500 гаруй одоо төлөөлөл оролцсон. Их өргөн үрээтэй ийм форум болсон. Тэгээд жилээр болдог форум байгаа. За 3 дахь нэг томилтын гол чиглэл бол манай Тархуул аймаг бүгд найрамд Солонгос улсын Кёнгэ аймагтай энэ хамтын ажиллагаа тогтоогоод бас нэлээд хэдэн жил болж байна. 7-8 жил. Тэгээ энэ хүрээндээ бас тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллаж байгаа. Тэгээ манай аймгийн зүгээс одоо энэ төлөөлөгч нар бол өнгөрсөн 8 сард бас ирээд явсан иргэдийн хурлын төлөөлөгчд Тархуул аймгийн зүгээс тодорхой саналууд тавьсан байгаа. Тэгээ энэ саналуудаа бас өлийн наривчилж одоо бас эцсийн шийд гаргах энэ чиглэлээр нь ярилцаад ирлээ. Тэгээд одоо 2020 он гарангуут манай аймагаас энэ эмнэлгийн салбарын 5 эмч ажилтныг Кёнгэ аймаг өөрийн зардлаар сургалтанд хамруулж дадлагжуулах, чадварчлуулах ийм одоо шийдвэр гаргалаа. Ялангуяа энэ манай аймгийн эмч ажилтнуудыг орчин үеийн техник тархи төхөөрөмжөөр ажиллах чиглэлээр нарийн одоо ийм мэрэгжлийн тархи төхөөрөмжөд чадварчлуулах энэ чиглэлээр одоо энэ дэмжлэг үзүүлж ажиллахаар шийдвэр гарлаа. За мөн дараагийн нэг ажил бол бас манай аймагт ерөнхий боловсролын зарим сургуульд одоо ухаалаг инженеering энэ чиглэлээр одоо хөрөнгө оруулах ийм санал тавьсан. Мөн одоо бас сая дэмжлэг аваад ингээд он гараад энэ ажил бас хийгдэнэ. За 3 дахь зүйл нь бол ер нь Кёнгэ аймаг бол өөрөө Монгол улс руу дээр нь Тархуул аймаг руу аялал жуулчтай илгээх ийм сонирхол байдаг. Тэгээ ер нь өөрөө уг аймгийн тийм ногоон хөгжлийн бодлого барьж хөгжиж байгаа аймаг. Тэгээ энэ агуулгаараа аялал жуулчлалын нэлээд төлөв хөгжүүлэх бодлого барьдаг. Тэгээ энэ чиглэлээр одоо бас хамтарч ажиллах
санамж бичгийг манай аймгийн аялал жуулчлалын нэгдсэн холбоо байгуулад ингээд ирлээ. Эх оноос бас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ийм боломж суурь бичиг баримтыг үндсэндээ гаргаж болчихлоо. Тэгээд энэ чиглэлд одоо чиглэлээр бас хамтарч ажилланаа. Дээр нь мөн одоо энэ хүрээнд Гомгоо аймаг өөрөө тийм морины одоо соёл их өндөр хөгжсөн юм газар байна. Олон одоо тийм морин тойрог газартай дээр нь одоо бүр төрөөс мөнгө өгж тийм ээ дэмжиж иргэдээ чөрөө цагаар нь морь унуулдаг ийм хөтөлбөр хэрэгждэг юм байна. Тэгээ энэ хүрээндээ бас одоо манайд ирж энд одоо зурчтай хариулж энэ морь унуулах ийм сонирхол байна. Тэгээ бид нь бол ийм морины зохисолбор байгуулъя гэж одоо бас ярьж байгаа. Тэгээ үүний одоо зураг юм энэ одоо хийхэд бас мэргэжлийн тусаа үзүүлэх ийм хүсэл тавьсан. Тэгээд мэргэжлийн байгууллагуудаа бас нааш нь одоо 2020 оны 20 дугаар өдрөлд илгээж газар дээр нь одоо бас тусаа үзүүлэхээр болж байна. Тийм өөрчлөсөн тохиол хийсэн. Тэгээд ямар ч байсан энэ санамсуулсан ажил хүрээндээ бол юу ажиллах хүрээндээ албан томилтынхаа өдөр томцсон заасан зүйлүүдээ бол бүрэн хэрэгжүүлээд ирсэн. За мөн яг нэг зүйл бол энэ хоёр аймгийн одоо бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, хамтан ажиллаж тогтоох. Бас энэ чиглэлээр санал бодлоо бас илэрхийлсэн байгаа. Манай аймгийн Эконоос гэдэг энэ носоор хөнжил хийж байгаа ийм үйлдвэр бидэнтэй захирлууд нь хамтдаа бүтээгдэхүүнээ дээж тэнд бас одоо албаны улсууд, дээрэн тэр мэргэжлийн улсуудад бас өгөөд ирсэн байгаа. Тэгээд өөрсдөө шинжил судлаад тэдний стандартыг хангаж байвал магадгүй бас манай бүтээгдэхүүнийг тийш экспорт хийх боломж бүрдэх магадлал байна. Гэх мэттэй ингээд өшөөж одоо бас бизнес салбар хүмүүстэй уулзсан байгаа. Барилгын салбар, зам дээрмийн салбарт хамтран ажиллах санал өөрсдөө олноор тавьж шинэ технологиг энэ манай үйлдвэрлэл нэвтрүүлэх санал их тавьж байна. Тэгээд энэ хүрээнд нь бол бас албаны улсуудыг бизнесийг дархуул аймагт өрсөн байгаа. Ирэхээр нь бас анхныхаа бизнесүүдтэй холбоо тогтоох ийм ажлыг хийн. Тэгээд ер нь бол эцэст нь нэг зүйл би нэмээд хэлэхэд энэ оролцсон энэ инновацийн форумд нэг зүйлийг би түрүү мартсан байна. Ер нь хотын хөгжил гэдэг бол биелээ ухаалаг хот гэдэг энэ чиглэл рүү явж байна. Тэгээд энэ бол хотын удирдлага төрийн байгууллага гэсэн үг тийм. Эрдэм шинжилгээний байгууллага бүр оюутнууд тэгээд иргэд эднийд одоо хамтын ажиллагаа их чухал болсон байна. Энэ хүрээнд одоо жишээлбэл Солонгос улс маш олон төсөл хэрэгжүүлж байна. Их сургуулиуд нь оюутнуудаа дунд оролцоон зарлаад шинэ инновац, шинэ одоо бүтээгдэхүүн гаргаад тэрийн бизнесийн байгууллагууд нь үйлдвэрлэлээр тэр дорн туршаад тэгээд одоо эдлэм шинжилгээ байгууллагын одоо батлаа ингэх юм бол шууд үйлдвэрлэл нэвтрүүлдэг. Ийм одоо туршлага их сүсүүт юм гэж ингэж үзэж харж ирлээ. Тэгээ манай аймаг бол энэ чиглэлээр одоо шинжилгээ ухааны технологийн сургууль, үдээ ажлын сургууль, анагаахын сургууль энэ олон ихтэй сургууль байгааг юу гэлээ энэ чиглэлээр бол оюутнуудынхаа хүчийг эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа хүчийг дээр нь бизнесийн салбарынхаа ингээд оролцуулаад ингээд хамтын ажиллагаа ингэж нягтрж хамтарч ажиллавал их үр дүнд хүрэх юм байна гэдэг юм ойлголттой ирсэн. За тэгэхээр аялал жуулчлалын чиглэлээр яг ямар ажлуудыг цаашдаас хийхээр болоо тий ямар гэрээ контракт байгуулсан юм бэ? За дахинчудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо аймгийн орлогчдоор гамбалдар гаргалуулсан одоо айлчлалын баг маань Солонгос улсын Тэжон хот Хянгийн аймагуудаар одоо 2019 оны 11 сарын 20-оос 24-ний өдрүүдэд ажиллаад ирлээ. За бидний энэ удаагийн айлчлалын гол зорилгыг манай гамбал дарга түрүүн хэлчихлээ тий. Тэгээд манай Тархуул аймаг бол Хянгийн аймагта одоо нийгмийн эдийн засгийн олон салбарт бас хамтарч ажилладаг ийм аймаг байгаа. Энэ ажлынхаа энэ одоо хамтын ажиллагааныхаа хүрээнд одоо энэ удаагийн айлчлал маань болохоор Солонгос улсын морины аж үйлдвэрийн судалгааны хороо Солонгос улсын одоо морины аж үйлдвэрийн холбоо Солонгос улс одоо Хянгийн аймгийн аялал жуулчлалын газар адууны аж үйлдвэрийн хөгжлийн одоо холбоо Хянгийн аймгийн иргэдийн холбооны иргэдийн төлөөлөгчдийн хуралтай эдгээр хүмүүстэй бид нар уулзалт зохион байгуулад ингээд хамтын ажиллагааны аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааны санамж жижиг эхлүүлэхээр одоо гараа сууцараад ирсэн.
Тэгэхээр санамжчийн хүрээнд бас яг ямар ажлууд юу нэг хийх юм бол хизээнээс яг энэ ажил маань бодит ажил хэрэг болох бай. За бид одоо энэ удаагийн санамжчийнхаа хүрээнд болохоор ямар ч гэсэн нэг 4 ажлыг эхлүүлэхээр бас маш үр дүнтэй яваад ирсэн. Эхний ажил маань болохоор Солонгос улсын тэр морины судалгааны хороо Хонгийн аймаг дахь тэр морины аж үйлдвэрийн холбоо өөрөө 84 гишүүн байгууллагатай. 84 гишүүн байгууллага нь цаашаа дахиад жижиг ийм морины ийм холбоодуудтай юм байна лээ. Тэгээд тэдний гишүүн байгууллагуудад болохоор одоо Монголоос гэрээд ажилчин нийлүүлэх тийм санал бид нар ярилцаад одоо Тархуул аймгийнхаа морины одоо аж үйлдвэрт ажиллах сонирхолтой залуучууд гэр бүлээр нь одоо Солонгос улсад ингээд тэдний холбоон дээр дадлагжуулах тийм ажил гэрээгээр явуулахаар тохиролцоо төрсөн байгаа. Дараагийн 2 дахь ажил нь болохоор Тархуул аймагт байгуулагдах байгаа морины аж үйлдвэрийн одоо морины соёлын төв байгуулах гээд бидэд одоо 3 дахь жил дээрээ судалгаа хийгээд ингээд одоо явж байна. Энэ цогцлборын зураг төсөв төлөвлөлтийн ажил дээр Хонгийн аймгийн маань аж үйлчлийн газар морины холбоо одоо иргэдийн хурал нь одоо бидэд мэргэжлийн тусалцаа үзүүлж тэр цогцлбор дээр төлөвлөлт зураг төслийн ажлыг эхлүүлэхээр ах энэ оны эхний одоо энэ оны сүүлээр одоо мэргэжлийн судалгааны багаас хүмүүс ирэх байх. Тэгээд бизнес эрхлэгчдийн төлөөлөлгээд одоо 11-р сард ирэхээр эхний байдлаар бид нар ярилцсан. Тэгээд эх оны 3-р улирлаас төлөвлөлтийнхаа ажлыг ерөнхийд нь эхлүүлнэ гэсэн одоо эхний байдлаар ярилцаад ингээд тохирцоонд хүрээд ирсэн байна. Тодруулгын ярилцлага маань энэ төрөд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарт аймгийн Азаг даргын орлогч Гамболд, Тархуул аймгийн аялал жуулчдын нэгдсэн холбооны тэргүүн тунгалаг нар оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.